Йоо, 8-ны урлагийн дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өдрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөөд радион 3 дугаар студиэс шуугах туслам нягтал гэсэн яриатаагаар 400 шууган нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 18 цаг 14 минут болсон. Өнөөдөр 2025 оны 4-р сарын 28-ны даваа гарагийн 400 шууган нэвтрүүлэг эхэлж байна. За студид хөтлөгч Анжгаа гэрлээ найруулагчаар мөнхцгийн төвшин баярнаар ажиллаж байна. За дахин орой минь төргий. За орой мэндийг дахин хүргэе. За энэ нэг шуум орж ирээд кондишн ажиллаад байна уу тийм? За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Max Clean брэнд супер хонжортой худалдаагаараа за мөн Skytel-ийн үйлчилгээг сонгоод мөрөөдлийн хөлөг онгоцоор аялаарай гэж сураатаагаар Skytel хамтран ажиллаж байгаа баярлалаа. За өнөөдөр чинь таны мэдээгээр эхэлдэгэ. За шуугуулахад бэлэн үү? За яста жинхэнэ шуугуулахаар мэдээнүүдтэй байна. Энэ 7 хоног тэгээд шинэ студиэс орж байгааг хэлгүй ер нь бас сэмбгэр эхэлж байна. За ингэнэ эхний мэдээлэл нэрээ яагаад байж болохгүй гэж бодсон. Би энэ айгүй зөв юмд нөө хиймэл оюун ухаан нэгэн сүмд хүмүүс хиймэл оюун ухаанаар бүтээсэн бурхантай ярьж хэлэлцэж бүр сүжиглэн биширч эхэлсэн тухай ийм мэдээлэл цацагтаад байгаа. За бүр энэ нь жигтэйгэн гоё хүүхэн бэ шүү хөөе. Юу ярихгүй. За Тайс дурсгалтай Тэнхаогийн энэ сүмд нь Мазу гэдэг бурхны дүрийг хиймэл оюун ухаанаар бүтээгээд хүмүүс шүтэж бишрээд энэ чи одоо бүр ингэж амьд бурхан гэдэг чинь жинхнээсээ бий болчиход байна гэсэн үг шүү дээ. Тийм. За хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн энэ бурхан хүмүүстэй харилцан ярилцахаас гадна зовнож эргэлзэж байгаа зүйлсэд нь хариулт өгдөг гэж байгаа. За Тийм. За нэмэгдээд үндэсний хувцас өмссөн үзэсгэлэнтэй бүсгүйн дүрээр бүтээсэн болохоор сүсгтэй олонний дунд бол нэлээд нэр хүндийг олоод байгаа ийм бурхан гинэ. Онлайнд хүмүүсийн дунд энэ хиймэл оюунаар хийгдсэн бурханыг хятадын жүжигчин Лю Ифегийн махлах хөлбөр гэж бичиж байгаа гэж. За. Жохон махлагтай болохоос янзын царайдаг хүүхэн байгаа үстэй. Одоо нөгөө нэг кинон дэр гардаг штэ нөгөө нэг христийн шашинтай хүмүүс нэг ийм өрөөн шиг юм дотор оронгууд цаана нөгөө нэг номлогчин сууж ангууд нүглээ намжилдаг штэ тий. За одоо тэгвэл бүр ингээ хиймэл оюун ухаанаар ийм хийчихэд штэ. Одоо эн чинь урдаас нь яриад байгаа байхгүй. Харин тий. За ямар тач Таоист урсгалын энэ сүм дэлхийн анхны хиймэл оюунаар бүтээгдсэн бурхныг бүтээгээд байна гэсэн үг. За бурхныг Малайзийн технологийн Amazon гэдэг ийм компани бүтээсэн байна. За энэ компани нь угаасаа ч хүмүүсийн хиймэл оюунаар бүтээгдсэн хувилбарыг нь бүтээж өгдөгөөр алдаршаа танигдсан ийм компани юм байна л да. Тэгээд яг энэ сүмийнхэн зориулаад хиймэл оюунаар бүтээгдсэн бурхан бүтээгээд өгсөн. За нэлээд сайн програмчлалтай юм шиг байгаа юм. Хиймэл оюунаар бүтээгдсэн бурханаас яавал элбэг дэлбэг амьдрах вэ гэж асуухт нь ингэж хариулдаг гинэ. За хүмүүнэ гэртээ суугаад элдв дээдийн зардалд мөнгө төгрөгөө өргөхгүй бол элбэг дэлбэг амьдрах боломжтой штэ гэж нэлээд прагматиктэй ер нь бодит амьдралд их ойрхондоо хариулт өгдөг гинэ. За тэгсэн чинь нэг инфлюенсер нөхөр ингэж асуусан гинэ. Яна би ингэж шүн сайн унтж чадахгүй байна. Ийм зовлонтой байна. Та энийг ингэж хэлтрүүлэхэд минь туслаач ээ. Даван туулахад минь туслаач ээ гэсэн чинь. Бурхны өөр минь унтахаасаа өмнө жаахан бүлээ ус уучгаад унтахад гэмгүй шүү гэж хариулсан гинэ. За гэх мэтээр эн чинь ингээд юу гэдгийг амьдралд их ойрхон байна шүү дээ тийм үү? Нэлээд прагматик байгаа. Тэнгисийн охин тэнгэр гэгддэг энэ Мазу бурхны 1065 дахь төрсөн өдөр нь 4 сарын 20-ны өдөр тохиосон гэж байгаа. За энэ бурхан 960 онд Хятадын Фужиамужийн Мэжао гэдэг арал дээр Лиммо гэдэг нэртэй хүний дүрээр анх төрсөн гэж байгаа. За одоо ингээ хөвлөд яваад байгаа. Ингээд төрчөөд далайн шуурганд сүйдсэн хөлгөөс хүмүүсийг аврах гэж байгаад амир ирсэн тул далайн сүр хүчийг аван далаагаараа ийлэгчдийн сахиусны дүрээр дахин төрсөн гэж үздэг юм байна. За одоо энэ бурхныг Малайз, Сингапур, Индонез болон Хятадд их дахин шүтдэг юм байна. Ямар тач иргэдийн хувьд хиймэл оюунаар бүтээгдсэн бурхныг харж зураг хөргөө авахын тулд сүмийг олноороо зорж байгаа гинэ. За. Тийм бас яг энэ чинь нэг төрлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн болчихлоо шүү дээ. Тийм байна. За сэтгэлдлүүд нь үзэсгэлэнтэй л бүтээжээ. Гэхдээ л бурхан шашныг хиймэл оюунтай хойлохныг их таалагдахгүй л байна гинэ. Хиймэл оюун технологи ороод ирэхээр жинхэнэ шашин шүтдэг сүсэг бишрэл байхгүй болчихж байх шиг байгаа юм шиг санагдчих байна.
би хизээч хөөрхөн хүүхэн өөдөөс ярьсан дэлгэцэн дээр очиод бурхан гэж бодоод мөргөж чадахгүй гэсэн байна. Хүн хүний итгэл үнэмшил тусдаа гэдэг ч гэсэн энэ бол арай л дэндүү санагдаж байна. Бурхан итгэл үнэмшил сэтгэлд байх ёстой. Харин дэлгэцэн дээр биш шүү дээ гэж. Ламнар ажилгүй болох нэ гинэ. За ийм ер нь бол байна шүү дээ. Энэ нөө нэг чөтгөрч сэтгэлээс бурханд сэтгэлээс гэж үгтэй. Тэгэхээр хэрв та нэрнгээсээ энийг амьдсан бурхан гэж бодоод шүтчихвэл болохгүй ч юм алга. Болохгүй ч юм байхгүй. Энэ бол тэ ингээд таны хувьд бол нэрнгээсээ амьдсан бурхан бодоод танд ивэл хайраа өгч магадгүй. Яг ийм ингэж бодож чадвал штэ тий. Түүнээс штэ ингээд за хиймэл хүүхэн юм чин тий, хиймэл бурхан юм чин хиймэл оюун ухаан штэ гэд бодох юм бол тэгэл нэмэргүүлдэ. Тэгэхээр нөгөө нэг бид нар чи ингээд нэг юм бясалгал төрөх гээд ч юм уу нэг ингээд нисванист хүрэн нэтэр гээд тэгээ ингээд уг нь оюун санаагаа чөлөөлөөд ингээд хэцүү штэ ингээд яг өөрийнхөө оюун ухаанаар хийгээд ийм хиймэл оюун ухаанд туслаад өгвөл харин ч хялбар болчихж байгаа юм биш үү гэж бодогдсон надад бол. Тий. За Улаанбаатар хотод 18 цаг 20 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагч танилцуулаад өргөжлүүлье. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Skytel өөрчлөлтийг сонгоод мөрөөдлийн хөлөг онгоцоор аялаарай гэд Skytel хамтран ажиллаж байгаа. За тэнгис талаа дээгүүр хайртай хүнтэйгээ мөрөөдлийн аялалд гармаар байна уу? Тэгвэл тань зориулсан Skytel-ийн шинэ урамшуулал эхэлсэн байгаа. За урамшуулалд оролцоод хосоороо мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах эрх болон бусад дижитал бэлгүүдийн эзэн болох боломжтой. За тэгэхээр яаж шинэ урамшуулалд нь оролцох вэ гэхээр за нэгдүгээрт нь шинэ хэрэглэгч болох юм байна. За хоёрдугаарт нь дижитал картаар дансаа цэнгэлчин, гуравдугаарт нь дата багц авахад, дөрөвдүгээрт нь одоогийн багцаа ахиулах зэрэг бусад үйлчилгээг аваад ингээд урамшууллын эрхээ цуглуулад мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах 3 хосын нэг болохоос гадна бусад дижитал бэлгүүдийн эзэн болох боломжтой байх нэ. За тэр бусад дижитал бэлгэд нар гэдэгт нь юу байгаа юм гэхээр iPhone 16 гар утас гэдэг ингээд зөндөөл юм байгаа юм байлээ. За мэдээж супер бэлэг нь бол мөрөөдлийн хөлөг онгоцоор хосоор аялах круз аялалд хосоор оролцох эрх. Энийг бүр 3-3 өнд өгнө гэж байгаа. 4 сарын 30 өнгөрчлөө. Үгүй шүү дээ, маргааш нөгөөдөр юм байна шүү дээ. Нөгөөдөр нэг тохирол нь явагдах чинь тэгээд 5 сарын 30, 6 сарын 30 гэдэг ингээ 3 удаа нэг хосоор круз аяллаар явах хүмүүсийг тодруулахаас гадна iPhone 16 гар утас болон бусад ийм юунуудыг бэлгэлнэ. За одоо жишээлбэл тэр нэг дижитал картаар зэрэглэх гэдэг байгаа нь 11,000, 14,000, 21,000 дижитал карт нь жишээлбэл 30 хоногийн эрэхтэй хэдэн арай л 10,000 ч үлээ 5,000 байсан баха. 5,000 ч үлээ ярианы эрэхтэй тэгснэ 50 GB дататай юм бэл шүү. Тийм байсан. Энэ Skytel амар юм. Би одоо бүр ингээ урав юу гэдэг бодол бүр байн толгойд орж ирээд болдгоо. Яг тэгвэл миний нэг дагалдах 20,000 төгрөгөөр би багцтай байхгүй. Миний тэр багцад дагалдж байгаа дата бол үнэхээр өрөвдмөр. Их хэрэглэх юм бол сарын эхний 10 хоногт дуусчдаг. Тэнгүүд би ахаад дата авдаг байхгүй. Гэтэл эднийх чинь тэр нөө юу н зүгээр 20,000-ын багцсан гэсэн чинь 20 GB дататай. Харин айрын штэ тий. Skytel-ийн хэрэглэгч аахгүй юу. Тэнгүүд би ч одоо миний утасны төлбөрөө штэ сар 50-ээс 60 мянган төгрөг гардаг аахгүй юу. Тэгэнгүүт айрын ерөөсө 20,000 төгрөгийн асуудлуудаа бүгдийг шийдчихдэг. Амар. 20 GB дата гэдэг чинь барагдахгүй штэ. Манус шиг амт бол бард дийлэхгүй штэ энэ чинь. Тийм л юм байлээ. Тэгээд л ингэж бодож जैन та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг нь 1815 гэдэг утаснаас хэрэг та Skytel-ийн хэрэглэгч бол зүгээр 15 руугаад холбогдоход болно. Ингээд мөрөөдлийн хөлөг онгоцоор хосоор аялах эрхийн эзэн болоорой гэж ерөөе. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар мөрөөдлийн хөлөг онгоцоор аялаарай гэд Skytel компани хамтран ажиллаж байна. Баярлалаа. За миний мэдээ. За хойлоо ч өмнө нь ингээд нэг юм одоо муур эмхтэй болсон гин янз бүрийн одоо ингээд ер нь бол бүр амар шивэстэй янз бүрийн ингээд хувиралд орсон хүмүүсийг зөндөл олон харуулж байсан шүү дээ тий. За тэгвэл олонний хандлтыг авахын тулд гадаа төрхөө итгэмээргүй болтол нь өөрчилсөн хүмүүсийн талаар бол өмнө нь битээр зөндөөх ярьж өгч байсан. Тэгвэл энэ удаа TikTok-од Jolin Dawson гэдэг бүсгүй хэрхэн муур болох шилжилт хийгээд $8,000 өртөгтэй энэ шилжилттэй асар их харамсаж байгаа тухай ярьж өгөх гэж байна. $8,000 ч одоо Монгол мөнгөөр 30.4 сая төгрөг шүү дээ.
За Австралийн Gold Coast хотын иргэн 29 настай бүсгүй үед хамрын угалзаа томруулж хацрын ясаа хэлбэрт оруулах замаар хүн гэдэг амьтан муур болох хамгийн ойр боломжит хувилбар болохоор энэ их мөнгийг зарцуулсан юм байна л да. За яг хуу гоо сайхны мис ажилбарт донцсон хүмүүсийн хувьд бол 8,000 бол бага мөнгө шүү. $8,000 бол бага мөнгө. Гэхдээ Жолин Даусон бүсгүйн хувьд мууртай адилхан царайтай болно гэж өөрийгөө зовоож гадаа төрхөндөө өөрчлөлт хийсэндээ бол маш их харамсдаг гэдгээ ярьсан байлээ. Базар байна. Муура хаттай энэ. Үгүй тэгсэн чинь одоо заяа наад үгний чинь ингээд энэ фильтр милрүүд нь ингээд ийм тэнцэн ингээд тараад заяа. Тэгээ ингээд нэг юм нүү утас мутас татуулдаг шүү дээ хүүхнүүд чинь. Тэр утас мутснууд ингээд ёрдоогоод гараад ирэнгүүт өөрөө тэрийг ингээд суу татаж аваа. Тэгээ бүр ингээд амар сорим моригтой болоо заяа. Тэгэнгүүтээ тэр одоо ингээд муурны нэг одоо нэг ихний зурган дээр наадах чинь ингээд ийм шүгэр царайтай тэгээд ингээд яг нүдний шилдвэрт нэг муур дөрөвтэй байгаа хгүй юу. Тэгэнгүүт одоо тэр нөгөө фильтр мэлэр нь энчэнэ өрөөд ирсэн. Энэ энчэнэ. Энэ өстой ердөө давгүй хүүхэн байсан байж тээ. Эхлээд. Өстой гоё хүүхэн байсан байж тээ. Тийм гоё хүүхэн байсан. Тэгээ одоо бол бүр эрэгтэй эмэгтэй мэддэхгүй царайтай юм болсон байж тээ. Тийм ээ. Ямар өрөвдмөр юм бэ? Өстой балаа юм болсон. За олны анхаарлыг татахын тулд эхлээд эн чинь ингэсэн байгаа. Фильтр шахуулж эхлэхэд царай төрх нь огцом өөрчлөгдөд гоё байсан байгаа заяа. Гэтэл фильтр нь яг байх ёстой газараа үлдүүлгүй нүүр амаар нэг нүүхээс гадна хацрыг хэлбэрт оруулахаар хийсэн утас нь ил гарч сүрдийгөөд заримыг нь өөрөө хацарнаасаа татан гаргаснаар сориг тогтож гоо сайхнаараа хохирсон гэдгээ бүсгүй ярьсан байна. За олны анхаарлыг татахын тулд гадна төрхөндөө огцом өөрчлөлт хийсэн энэ үйлдэлдээ одоо чин сэтгэлээсээ харамсаж байгаагаа бүсгүй бол ярьсан байна лээ. За эхлээд мууртай төстэй харагдах нь л сайхан санагдаж байснаас биш одоо цаашид яах юм? Гадны биет нүүр амдаа хийхийн одоо сөрөг сул талуудын талаар огт бодоогүй гэдгийг ч бас хэлсэн байна лээ. За орчин цагт өөрийгөө нохоо муур гэж мэдэрдэг хүмүүс байдаг болсон. Тэгвэл Жолины хувьд бол хизээч өөрийгөө муур гэж мэдэрч байгаагүйгээс гадна зүгээр л олны хандлтын төлөө ийм зүйл хийсэн гэдгийг бол өөрөө ярьсан. За одоо нүүрэндээ шахуулсан фильтрээ шимэгдүүлэхээс гадна утсан имплантуудаа ахуулсан ч царай төрөх нь өмнөшгөө болохгүй байгаа сэтгэл их дундуур байгаагаа ярьж сэтгэл хөдлөлөөр нүүрэндээ огцом өөрчлөлт хийх гэж байгаа хүмүүст нухацтай бодож үзхийг анхааруулсан байна лээ шүү. Нөгөө гоё хүүхэн чи өстой амар муухай болсон. Би энэ чинь түрүүн анх харангуудаа нэг Хэнсэн гэдэг нэг хамтлаг байсан шүү дээ. 3 урт төстэй залуутай. Тэдний ах махын зураг байна гэж харсан шүү дээ. Одоо тэгээд харин энэ нэг 90 минут мэддэг болсон байгаа. Харин тийм. Ийм шиг болсон. Харин тийм. Тэр ихний зургнууд бол тэр ямар гоё охин бэ те. Харин тийм. Үнэхээр гоё тийм гоо бүсгүй ээж шүү дээ. Яг. Гэтэл одоо ингээд ийм амар болчих. Ер нь л те ингээд нэг ийм дэмил ахгүй. Хитрээд те. Яг үнэ. Өөр ёо. За сэтгэлдлүүд нь аль нь өмнөх аль нь дараах зураг нь юм бэ? Надад бол аль нь ч ялгаагүй харагдаад байна гинэ. Одоо яг энэ байгаа зураг бол айгүй гоё эмэгтэйлэг гоё охин байгаа байхгүй юу? Ийм гоё охин байжгаад тэр муу шиг боллоо гингүүтээ нэг сонин эрэгтэй 90 минут мэддэхгүй болцсон. Харин тий. За муур болно гэж өчнөө мөнгөөрөө тоглолцоход нүүр царайны хувьд олигтой хуурал үзүүлээгүй юм биш юм шүү дээ. Яг аль нь хувирсан зураг, аль нь хувираагүй зураг вэ гэдгийг ялахгүй байна гэсэн байна. Нэг талаас нь харахаар хүн хүссэн юмаа хийх нь өөрийнх нь эрх баймаар байдаг. Нөгөө талаас нь харахаар өөрийгөө энэ мэд гимтээж зовоогоод буцаагаад бас олон хүмүүст нөлөөлөд байгааг нь үгүйсгэмээр байдаг юм а. Яамар ч юм бтэ гэсэн байна. $12,000 зарцуулсан гэж штэ. 8,000. Сүүлдээ 12,000 гэсэн байна тий. Сая энэ дээр нөгөө нэг $12K гэд зарцуулсан гэдэг ингэсэн. Тэгээ одоо яасан ч байлаа гэсэн хэдэн ч доллар зарцуулсан байлаа гэсэн тий. Ингээд эн чинь ингээд нөгөө нэг шинжлэх ухаанаар батлагдаа за энэ ингээд таны ингээд дүр төрхий чи ингээд насанд оршиж хадгалнаа мадгалнаа гэсэн юм одоохондоо байхгүй штэ. Ягаад гэвэл бид нар эн чинь энэ зүйл чинь гарч ирээд бид нар нөгөө туршаад хүн дээр туршаад ингээд за 60 жил болох юм байна гэдэг ийм туршилт хийх болцоо байхгүй. Дөнгөсөө гарч ирсэн юм шууд хийгээгээ явж байгаа. Хүүхөө одоо тэгээд тэр саяны тэр 12K гэсэн зурагны чин доор энэ эмэгтэйг хараач энэ тэр хатарных нь тэр нөгөө фильтр нь ингээд энэ хацрынхаа төвгөр дээр бүш ингээд доошоогоо энэ завж руугаа ороод ирсэн байгаа сте. Тийм. Тэгээд одоо тэр нэг юм нэг 2 3 том юм юу вэ штэ. Тэр чинь нөгөө нэг тэр дандаа тэр имплантны утаснуудаа суус уталтаад авчихсан соригнууд нь.
Ийм болцоо. Үнэхээр хэрэг алга. Үнэхээр хайрын мөнгө, хайрын царай, зүс, хайрын эрүүл мэнд үст. Харин тийм. Стоны баларсан юм. Хайрын залуу нас. 29 настай хүн шүү дээ одоо энэ хүн чинь. 29 настай хүн ер нь бол нүрээр оролдоод имэйл юм байгаа шүү дээ тий. Хаар аяндаа тэгээл тэр 40 мөж гараад ирэхээр тэр үрслээс суугаад зөөхмөө хунжаад ирэхээр одоо багсаг янзлах юм байвал янзлаад үүдэн татна уу гэхээс шал дэмий юунд ингээ баах мөнгөөрээ өөрийнхөө гоо сайхныг хүртэл алаа ичиж байгаа байхгүй юу. Стонерэ. За дэмжин ажлагч яриад өргөжлүүлээ Улаанбаатар хотод 18 цаг 29 минут болсон байна. За нэвтрүүлгийн маань дэмжин ажлагчаар Best Food-ын дэмжиж ажиллаж байгаа. За үндэсний үйлдвэрлэгч Best Food-ын компаниас зүүн бүсийн хэрэглэгч нартаа зориулан баян зүрх салбартаа агуулга худалдаа зохион байгуулж байгаа юм байна. За тэгээд та эднийхээс ухаалаг буудан электрон бараа тавилга болон бүх төрлийн зөөлөн эдлийн нэг дороос олон төрлийн сонголтоор худалдаа авах боломжтой. За хамгийн гоё нь өдөр бүр 21 цаг хүртэл ажиллаж байгаа. Тэгээд та налах болон багнуур дүрэгт амьдардаг байсан ч гэсэн хүргэлт нь үнэгүй. За тэгээд Best Food-ын Your Home Your Zone гэсэн уриатаагаар дэмжиж ажиллаж байна. Утас нь 77 77 60 60 77 77 60 60. За нэвтрүүлгийн дэмжиж ажиллагч Best Food-ын баярлаа. Бүр багнуур руу хүртэл хүргэлт үнэгүй гэхээр гоё л. Харин тийм. Тий. За таны мэдээг сонсъё. За миний энэ мэдээ ба штэ. Гүг би ч гэсэн ингэнэ. Би ч гэсэн одоо яг ингэхээр л юм байна. Техас мужид гарсан хэрэг байхгүй юу? За энгийн нэг гэр бүл гэр орондоо тайван сайхан амар жимээр амьдраад амгалан тайван оршиж байсан чинь хаалгыг нэг нөхөр тогшжээ. За тэгээ хаалгаа тайлаад ингээ яваад очтол сахал ус нь ургацсан хараажаар 20 нилээд гарсан байрын ийм залуу өсвөр насны охинтой нь уулзъя гэж гинэ. За тий. Гүчи яах гэж байгаа гэсэн чинь юу гэж хариулсан гэж. Их нэртэйгээ уулзъя гэж авсан гэсэн. Йоо энд т ямар амар эвгүй царайтай юм. Харин тий наад чи бүр нэг юм цуврал алуурчин царайтай нөхөр. Харин тий эсвэл бүр нэг архинд гүн орцсон баач гэж. Йоо ингээд өсвөр насны охинтойгоо уулзах хүсэл тавьсан энэ залуу нь West Virginia мужид амьдардаг 24 настай Дайлан Рифл гэдэг ийм залуу байж гинэ. За мэдээж нас бие энд хүрээгүй өсвөр насны охинтой гэрэлсэн гэж мэлцэх залууг хараад аавынх нь уур хүрсэн. Бүр бууга аваад буу хүртэл тулгарсан гэж байгаа. За тий. Насан туршаагүй охинтой нь яаж хизээ хэрхэн гэрэлснийг нь асуухад охин нь өөрийгөө 20 настай гэж хэлсэн. Тийм учраас гэрлэхээр шийдэж гэрэлсэн. Одоо гэрлүүгөө авч явахаар ирсэн ирээд байна гэж хэлсэн гэж байгаа. Тэгсэн чинь охин ч гэсэн чанга гараа заяа. За охин 8 гар. 24 настай залууг онлайнаар нилээд хэдэн сар хуураад бүр онлайнаар гэрэлсэн болж таарсан. Ийхүүдий. Онлайнаар удаан үерхсний эцэст гэрлээд эхнэрээ авах гэж ирсэн аавд нь буудуулангаа алдсан ийм хэрэг гараад байгаа. Инста бүтггүй. Тэгээд эннийхэн царай зүс байж байгаа царай. Харин. За ингээд эхнэртэйгээ уулзаад хамтдаа байхаар Airbnb гэр хүртэл байр түрээслээд байсан боловч нас биеийн түрээгүй хүүхэдтэй чадалж байснаа мэдсэн. Залуугийн утсан дээр охины шалтан нүцгэн зургууд гарч ирсний дараа залууг бага насны хүүхдийг уруу татсан, хүүхдийн нүцгэн зураг хадгалсан. Хүүхэд өдөөнд өрхөрсөн зэрэг хэрэгээр хэрэг үүсгээд одоо шалгаж эхэлсэн байна. Хүүдээ. Шинхэн гэрэлсэн эргэж өөрийгөө бодож байсан залуу Montauk County-гийн шоронд одоо ингээ суухаар болоод байж байгаа гинэ. Чаасаа. За ийм явдал болж байна. Нөхдөө одоо бид ийм зүйлийг бид нар одоо 400-ийн шуугаар хэд хэдэн удаа ярьчлаа шүү дээ. Хэд хэдэн удаа ярьчлаа. Яадгүй гэхээр өсвөр насны охтууд чинь ийм тэг ингээд интернетэд ингээд хяналтгүй ямарваа нэгэн хүнтэй чатлаад тэр хүнтэйгээ хүн толгойг нь эргүүлдэгсэн ч охин чинь ч өөрөө ямарваа нэгэн залилангийн шинж чанартай юм хийдгсэн ч ийм болоод эцэст нь нэг өдөр хаалгыг чинь догшоод эхнэрээ авъя гэд нэг ийм архичин царайтан залуу зогсож байгаа нь шүү дээ. Тийм шүү дээ. За сэтгэлдлүүд нь. За аав нь байгаагүй бол охин нэг бэлгийн мөлжигчийн хохирогч болох байсан байж тээ. Жаахан хүүхэд мэдэхгүй дагаад явна шүү дээ гинэ. Ийм болохоор л хүүхдүүдийн онлайнд юу хийж байгааг нь сайн харж хянах хэрэгтэй гэд байдаг байхгүй юу? Хянаагүйгээс болж ийм л юм болж байгаа юм шүү дээ гэсэн байна. Яа, тийм ээ тийм тий. Ер нь бол тийм. Залуу гэхдээ хуурдагдсан юм шиг санагдахгүй байна уу? Надад бол залууд хохирсон юм шиг санагдаад байна. Гэхдээ залуу хохирсон ч байлаа гэсэн тий. Энэ зүгээр
хөрхийн амтай хохирцсан юм чинь энэ охиныг өгөө явуулъя гэж болохгүй шүү дээ энэ дэр. Тийм шүү дээ. Нөхцөл байдал кейс нь бол тэ ингээд бас л нэг өсвөр насны охиныг тийм үстэй. Өө чи яста гоё юм аа нэтэрэ зураг хөргөчин гэд шалдан нүцгэн зургийг нь аваад гар утсан дээр сэвлээ. Тэгээд хоёулаа суу юм уу дээрээ тулаад хурам мөрөм онлайнаар хийцэн ч байх шиг тий. Харин тий. Үнэхээр эвгүй. Өстэй эвгүй. За, сэтгэлүүд нь дууссан уу? Болцсон. За, миний дараагийн өргөх мэдээ. Энэ бүр айгүй амар. За одоо та залуу зандан цагт бол одоо өчнөө л олон хүүхнийг шимүүлжил явсан байлгүй дээ. Одоо тэгэхээр хэлвэлгүй дээ. За, сэрэмжлүүлэг мэдээ шүү. За. Мексикт болсон иргэ. 17 настай өсвөр насны хүү хүзүүн дээрээ шимүүлснээс болж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 17 настай юу? Тийм ээ. За. Хаанаа л бодууштай л хэрэг байлээ. За, энэ хэрэг явдал одоогоос 9 жилийн өмнө буюу 2016 онд гарч байсан ч гэсэн Латин Америкийн орнуудын TikTok хэрэглэгчдийн донд дахин сэвэгдээд байгаа болохоор энэ мэдээллийг хүргэж байгаа. Яа дахин сэвэгдээд байгаа юм гэхээр наад хүү чинь хүүгийн төр төрхөөр химэл оюун ухаанаар ийм хүн одоо энэ хүүг бүтээсэн. Тэгээ ингээд яриулаад байгаа аахгүй юу. Тэгээ яг тэр химэл оюун ухаанаар одоо энэ хүүгийн төрхийг харахаар үнэхээр нэг бүр ингээд нүд хүмсэг болсон лаг хөрхөн залуу байгаа. За тэгээд энэ челленж маягийн юм болчиход байгаа юм уу? За одоо би ярьж үгүй. За Мексикийн Изатапалапа хотын оршин суугч агсан Хулиа Максиас Гонзалес гэдэг хүүтэй энэ хэрэг явдал бол холбоотой. За сүүлийн үе цацагдаад байгаа бичлэгдэр Хулиа Макс Гонзалес хүүгийн химэл оюун ухаанаар бүтээгдсэн дүр нь өөрийгөө хэрхэн юунаас болж цэл залуугаараа нас барсан энэ түүхээ ярьж өгч байгаа. За 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Хулио өөрөө 17 настай байж өөрөөсөө 7-оор өгч 24 настай найз бүсгүйтэйгээ үнсэлцэж байгаад хүзүүн дээрээ шимүүлсэн байл та. За залуу осын үед бол би бинийгээ шимхэнд байдаг л энгийн зүйл байсан болохоор хин энэ ч юм бодоогүй. За даанч маш ховор тохиолдолд зүгээр л шимүүлснээс болж хүн өөхөх тохиолдол гардгийн байна. Ингээд өдөржин ялурч үнсэлцэж хүүти одоо энэ ярьж байна. Айгүй хөөрхөн хүү байгааз. Гэвтэйх нүд өмсөг болсон. За яг хөө царайлаг болохын үед царайлаг болдог хэмэл аян. Гэхдээ яг л ийм л хүү байсан байхгүй юу? Мексикчууд чинь нэг ийм нүд өмсөг болсон залуучууд байдаг штэ тий. За тэгсэн чинь ийм юм болсон байгаа. Тэгээд өдөржин ялурч үнсэлцэж өнгөлцсөн хоёр маань оройн хоолоо Хулиогийн гэрт идэхээр очицгоосон байна. Хоолны ширээний ард Хулио ямар ч шалтгаангүйгээр л гинт тухайн алдаал унтсан. За эцэг ихэн ч яаралтай түргэн дуудаж түргнийхэн ч түргэн аваад хурдан ирсэн ч хүүг аврах ямар ч нөхцөлгүй байжээ. Задлан шинжилгээгээр хүүгийн үхлийн шалтгаан нь шимүүлснээс болсон гэж гарсан. За шимүүлхийг бол баруунд хайрын зуулт гэж нэрлэдэг. За хүний нэмгэн арьстай хэсгээс хэсэгчлэн хүчтэй сорсноос болж ойролцоо байх эмзэг судснууд хагарч гарсан улаалт нь одоо шимүүлсний уул мөр болдгоо. За хүүгийн үхлийн шалтгааныг тархины эмаболи буюу нэг төрлийн харуулт гэж үзсэн. Шимүүлснээс болж цус хомсрох харуулт үүссэн гэж үзсэн юм бэлээ. Яг тэр нөр тархи руу цусан хангамж очдог тэр нарийн судснуудыг нь л дунд нь даслаа ийцэн гэсэн үг шүү. Тэгсэн. 24 настай бүсгүйтэй үерхийг бол эцэг их нь хориглож байсан ч хүү үерхсээр байсан. Эцэст нь хүүн амиа алдсан хэрэгт эцэг их нь өнөөх бүсгүйтэй хариуцлага тооцох гэсэн боловч хайгаад олоогүй гэсэн мэдээлэл бол байна лээ. За Латин Америкийн их сурвалжууд дээр TikTok дээр яваад байгаа бичлэгийг их сурвалжаа болгоод нилээд цацж байна. За ямар тач энэ бичлэг үнэн худлааг нь шалгасны дараа 2016 онд Мексикт нэгэн хүү шимүүлснээс болж нас барсан гэдэг нь бол үнэн болж таарсан. За өмнө нь 2011 онд Шинэ Зеландад 44 настай эмэгтэй мөн л хүзүүндээ шимүүлснээс болж 100 гарынхаа хөдөлгөөнийг бүрэн алдаад тархины мэс засал хийлгэж байсан удаатай. За тухайн эмэгтэй хувьд бол артерийн судастай ойр байрлалтай газарт шимүүлснээс болж гэмтэлжсэн байна. За сэтгэгдлүүд нь шимэх гэсэн хэнийг ч болов алгадаж унгах хэвээр байна. Алгадаад толдохгүй шууд зохино. Амьд явах уу хүзүүгээ шимүүлэхүүг шууд хэлнэ. Шимэх гэсэн хэнийг ч болов шууд жийж унгана гинэ. За энэ нэр одоо ингээд эн чинь бол ингээ айгуу том сургамж болж штэ. Энэ хүү бол одоо юу гэж ярьж байгаа вэ гэхэлэр те би ингээд найз охинтойгоо байж байгаа шимүүлсэн чи ингээд
миний тархины цусаа хангамж багтснаас болоод би ингээд үхсэн штэ гэд ингээд ярьж байгаа гэсэн үг штэ. Тэгэхээр бид нар айгүй мэдрэлтэй 10 жил мэл тавтаа ингээд нөгөө хүзүүнээс нь ингэж чаад нөгөө манжинтан гэдэг шиг ингэж татдаг байсан штэ. Тэнгүүд бас ингээд яг шимүүлсэн юм шиг болоод цус урчдаг. Тэгэхээр ер нь бол аюултай л байгаа байхгүй. Ер нь хялгасан судасны хагарал үсэл энчэнэ ингээд хөхөрч мөхөрч улаасан чинь шимүүлсэнлний уул мөр юм байна штэ ер нь бол. Эвгүй юм байна. За тэгсэн чинь ингэсэн байна. Бас нэг сэтгэл байна. Ёстой төсөөлж байсангүй өчнөө шимэлцэж явлаа. Яаж өгчээгүй юм? Ёстой өөхөх ёстой цаг хугацаанд болоогүй л байсан юм бэлгүй амин гэсэн байна. Өнөөдрийнхэн шимүүлээд гарсан үедээ ийм юм унших эвгүй л байдаг юм байна. Хүзүү гөрвөлзээд байгаа юм шиг эвгүй харагдаад байна шүү. Яана гинэ. Ороод өгчихгүй байгаа таг. Тэгээ бүр ингээ ганц биш бүр алга гэрээ хүзүүтэй болцсон явж идэг штэ тий. Бидний үед чинь тийм юм ч одоо ерөөсө баг мод шахан баг нөгөөдхөөрөө бахархаад явж идэг байлаа штэ хүн. Чаавстад үхвэж шүү дээ. Ер нь үхлээ таарсан бол гэтээ энэ 17 настай хүүхдийн үед бол айгүй харамсалтай хэрэг байгаа байхгүй юу. За хамтран аялагч танилцуудад өргөжлүүлье. Пүү яна энэ ямар амар шимүүлсэн юм бэ нүү. Энэ бол баг багал зурцсан юм уу гэмээр. Харин тий. Йоо. За Улаанбаатар хотод 18 цаг 39 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Max Clean брэнд супер онжиртой худалдаагаар хамтран ажиллаж байгаа. За Max Clean брэнд нь Малайз улсад үйлдвэрлэгддэг ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүдийг бүтээгдэхүүн байгаа юм. За энэ бүтээгдэхүүний онцлог нь гэвэл бактери устгаж толб барилгадаг. Бактерийг бүр 99% 99% хүртэл устгах гэж байгаа шүү. За тэгээд мөн маш сайн элдв бусын толбонуудыг арилгадаг. За юуг арилгадаг юм бэ гэсэн чинь өвсний толб, хоолны бүх төрлийн толб, цусны толб, нүүрний бүх төрлийн будагны толб, бихний толб, бүм бохирдсон бүх төрлийн бохирдол гэх мэт бүгднийг арилгаж чаддгаараа онцлогтой. Max Clean 909 гэсэн ийм шин савлгаатай болсон. За эднийх юу шүү ганц бокноос гадна хуурай болон шингэн угаалгын нутаг байгаа. За шал угаагч байгаа. Салфетик зэрэг ахуй хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм брэнд байгаа. Max Clean гэдэг салфетикийг бол манайхан маш сайн мэддэг байлгүй дээ. Тэгээд 3.2 кг савлгаатай худалдаалагдж байсан бол шинээр дахиад 900 г-ын савлгаатай бас ирээд худалдаалагдаж байгаа. Тэгэхээр та Наран косметикийн бөөний төвүүдээс хуучин бөмбөр худалдааны төвийн А2-оос, за булаг худалдааны төвийн 2 давхраас, Яармгийн Food City худалдааны төвийн 3 давхраас, за Номин болон E-Mart супермаркетын бүх салбарууд болон бүх сүлжээ дэлгүүрүүдээр зах худлааны төвүүдээс тус худалдаа авах боломжтой байгаа. За тэгээ илүү дэлгэрэнгүй мэдээллийн 82 5585 75 47 47 77 гэдэг утаснуудаас аваарай. За тэгээ Max Clean дундуур зураас Монголиа гэж латинаар бичээд Facebook руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Max Clean брэнд хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За өргөжлүүлээд Данжигын хүрэх дараагийн мэдээллийг хамтдаа сонсъё. Аимшигтэй ч гэмээр юм уу мэдээ. Тэгээ сүлдэж би баг өрөвдсөн. За Япон шуугаа хөрөх гэж байна. Японы иргэн нэг залуу төрсөн эцгийнхээ оршуулгын зардлыг нь төлж дийлэхгүй байсан учраас шарилыг нь 2 жилийн турш шүүгэнд хадгалсан хэрэг гарч одныг зочдлуулад байна. Хүүдээ. Энэ нөө японочууд чинь ингээд хүн ам зөөтэй хоорондоо амьд харилцаа байхгүй хамаатан садан гэж бараг байхгүй болсонтэй л холбоотой шүү дээ. Манай Монголд бол ямар ч ядарсан айл нэг оршуулгын зардалд анхууц нэг хүн амьтны буйнаар нэг юм болдог доо. Хүүе яана эн чинь тэгээд аавыгаа ингээд ийм эвгсэн чигээр нэг ийм тоошгүй юм дотор хийцэн арга ясан юм шүү дээ. Ямар амар юм бэ бурхан минь. Арга ясан байгаа юм. 56 настай Набухико Сузукигийн хувьд Токио хотод хятад хоолны газар ажилладаг юм байна л да. За. Тэгсэн 7 хоногийн турш зоогийн газраа нээгээгүй юм байна. Үйлчлүүлдэг хүмүүс нь болон эргэн тойронд нь үйл ажиллагаа явуулдаг хүмүүс санаа зовоод цагдаад мэдэгдэжээ. За. Цагдаа нар гэрт нь ирээд аавынх нь занданшсан зогцсыг олоод шоконд орсон ийм хэрэг явдал гарчээ. За. Аав нь 2023 оны 1-р сард 86 наснда таалт төгссөн юм байна. За. Аав нь жухам ямар шалтгааны улмаас нас барсан тодорхойгүй байгаа ч хүүн гэртээ ирэхэд аав нь ухаангүй хөвтөж байсан. Тэгээд чагнаад үзтэл амьсгалахгүй байсан гэдгийг л хариу өгсөн юм байна. Ууг нь ингэдэггүй.
гэртээ ч нас орсон байсан хүн ингээд нөгөө эмнэлэг рүү аваачаад үхлийн шалтгааныг тодорхойлдог штэ. Угаасаа манад түргэн дуудаад тэгээ түргэний эмч ирээд одоо тэдэн цаг тэдэн минутанд тэгж ингээд нас орсон гэдэг бүр тодорхойлолт гаргаж өгөөд ингээд морг руу аваачдаг шүү. Ер нь тэгээд заавал задлан идэг. Үхлийн шалтгааныг нь мэдхийн тулд. Бас тэгдэг. За оршуулгын зардал хэтэрхий өндөр тусаад байсан учраас аавынхаа зогцсыг нуухаар шийдсэн гинэ. За аавынхаа өмнө их буруутай юм шиг санагддаг байсан. Одоо харин тэр мэдрэмж маань нэмгэрлээ гэж ярьсан байна лээ. Йой. Тий. Харин цагдаа нарын хувьд 56 настай энэ нөхрийг баривчилсан мөн аавынхаа тэтгэврийг зовчуулж байсан гэж буруутгаж байгаа. Үхээгүйгээд. Тийм байна. Тий. Энд чинь үхсэн гэдэг баримт гаргаж ирэхгүй бол тэр чинь тэтгэвэр нь үргэлжлээд байгаа шүү дээ. За ингээд төрсөн эцгийнхээ зогцыг зандан шитлэн гэртээ хадгалсан энэ нөхрийн хэрэг Япон гэлтгүү Азийн орнуудад хүмүүсийн анхаарлыг нэлээд татж байгаа юм байна. За хүмүүсийн хувьд тэтгэврт завшсан зовчулсан хүүг нь буруутгаж байгаа бол зарим нь харин цөөхүүлээ хүмүүсийн хувьд оршуулгын хүнд тусан штэ гэдэг байдлаар түүнийг өмгөөсөн байдалтайгаар бичиж ярьж байгаа юм байна. Хэцүүлтэй энд бол нөө газар нь үнэтэй оршуулгын үйлчлэгээнч үнэтэй л байдаг байлгүй дээ. Яг цорох гав ганцаархнаа байдаг өөр найз танил нөхдгөө хүн болвол ингээд оршуулах юм гэхэд бол хэцүү л баг. Манай ч тэгээд хөөрхий олонний тус тиймэр буйны ажил чинь тэгээд сайхан болоод өнгөрчдөг шүү дээ. Яадаг ч бас нэг буйны юм гээд тэг хүн амтан нэг сайн муу хэлж байгаа ч бас наацаа гээд нэг юм ямар ч хэсэн зохицуулдаг штэ. За сэтгэлдлүүд нь тэтгэврийн төлөө аавыгаа алсан ч байж магадгүй. Хоолны газар ажилуулдаг байдлаа оршуулгын зардал олдохгүй байх гэж юу байсан юм бэ? Алсан болохоор л нуусан байгаа. Сайн шалгах хэрэгтэй гэсэн байна. За бас нэг үнцэг. Тий. Аав маань нас барахад эмнэлгийнхэн хурдхан шиг оршуулгын үйлчлэгээ үзүүлдэг газар зогцыг нь хүрэх гэж шавдуулж байсан санаанд орчлоо. Тухайн үед би лав 2 сая yen зарцуулж байсан гэж. 14,000 Америк доллар гэж шүү. Пүүх ямар амар юм бэ? Юугаач мэдгүй надад бол хэцүү санагдаж байсан. Тэгэхээр хүний зовлон бэрхшээлийг битгий дутуу үн дээрээ гэсэн байна. Өө 14,000 доллар юм бол бас айхтар юм байна. Чанга юм байна. Ганцаараа ч юм уу өссөн цөөхөлөө өссөн хүмүүсийн хувьд оршуулах гэдэг амаргүй даваа. Нин ялангуяа аавтайгаа аль багаасаа хамт хоёулахнаа байсан бол ааваасаа бараг холдмоорчгүй санагдсан байж бодно штэ. Шууд буруутгахаас өмнө ойлгох гээд оролдоод үзэх хэрэгтэй шүү хүмүүсээ гэсэн байна. За бас нэг үнцэг. Тийм. Ингээд янз янзын үнцэг гаргаж бодно. Гэтэл яг үнэндээ бол 15,000 Америк доллар. Эн чинь өөрөө юугаа ажилуулдаг хүн биш байгаа байхгүй юу? Нөгөө нэг хятад хоолны газрыг өөрөө ажилуулдаг биш. Зүгээр хятад хоолны газар ажилдаг хүн байж болно шүү дээ, тийм үү? За би нэг мэдээгээ ялцуулчих тий. За тэгээ. За Британий цагдаа нартай холбоотой хэд хэдэн мэдээллийг өмнө нь хүргэж байсан хоёлаа тийм үү. За тэгвэл энэ удаад Британий бас нэгэн дөрөв төвцтэй ажилтан буюу эрүүл мэндийн албаны ажилтан бас нэг хэрэгт холбогдоод шууган тариад байна. За ер нь бол яг ингээд цагаан халааттай эмэгтэй эмч нарыг бас манайхан сүлэгч мөлөгч нарыг гоё өөхнүүдийг бол манайхан дотроо төсөөлөөл цагаан халааттайгаар төсөөлж мөсөөлдөг хүмүүс бол байдаг байх. За хамгийн гол нь Дэсан сэтгүүлийн бичиж байгаагаар энэ хэрэгт холбогдоод байгаа үндэсний эрүүл мэндийн байгууллагын ажилтан бүсгүй эмнэлгийн дөрөвд хувцс үнэмлэхтэй байх үедээ одоо ажлын үнэмлэхтэйгээ байх нь шүү дээ. Хагас нүцгэн бичлэгээж цацсан хэрэгт орсоо. Төрийн албаны ажилтан бүсгүй бичлэг дээрээ яана баригдана гэхээс айчлаа гэх мэтээр айлгуудаж байгаа нь бол бичигдсэн. Бас айтайхан л биетэй дамжиг байна. За наадах ч юм бол гэхдээ халаадгүй байгаа штэ тий. За тэгээд энэ бичлэгүүд нь өнөөх алдарт хэцүү нэрт насан туршийн контент сайт дээр ороод үндэсний эрүүл мэндийн байгууллагын нэр төрийг шавартаа хутгасан хэрэгтэй нөхцөл бол ороод байна. За үндэсний эрүүл мэндийн газраас энэ хэргийг шалгаж эхэлсэн гэдгээ бол мэдэгдсэн. Иргэдийн хувьд бол хүний амь аварч байх ёстой хүн дөрөв төвцтэйгээ ёс бус бичлэг хийгээд ашигын төлөө байрлуулсныг нь бол буруутгах чинь өөрөөр хэлбэл одоо эмчийн цагаан халааттайгаа л гэсэн үг шүү дээ ер нь бол. За өмнө нь Британий нэгэн төрийн өмчт эмнэлгийн моргийн эмч морг дотор хувцастайгаа зураг авахулсан цацагдаж нилээд шуугж байсан. За одоогоор өнөөх бичлэг хийсэн эмэгтэй нэр зүсийг бол нууцлж байгаа. Наадах чинь тэр морг дотор авахулсан хүн шүү. За гэхдээ хоёр хүүхдээ ээж гэдэг нь бол тодорхой байгаа юм байна. За Дэсаныхны тухайн эмэгтэйтэй холбогдож байр суурийг нь асуухад
хүн нэг л амьдрах учраас харамсахгүй тулд бүгдийг хийх хэрэгтэй гэж ботсон гэж эмч хөсгөө мань ярьсан байгаа. За ямар тач одоо бичлэг зураг байрсан OnlyFans аккаунт бол хаагдаад байгаа юм байна. За сэтгэгдлүүд нь цалингаа голдог бол арилаасаа гарч байгаа л хүснээ хийлдээ. Ажлынхаа хувцастай ийм ёс бус юм хийх хэрэггүй штэ гэсэн байна. Шивэстэй зузаан оруулалтаа эвгүй өвгөө сувлагчтай таарахаараа хаана бичлэг зураг нь байгаа бол гэж бодогдоод байдیں۔ Одоо тэгсэн ийм хөгсөн залууг хамаагүй ёс зүйгүй авиралдаг болж л дээ гэсэн байна. Морг дотор хүний цогц байгаа штэ. Хүмүүсийн цогцод яаж тэгэж хүндэтгэлгүй хандаж чадчихна амар юм а гэсэн байна. Гэхдээ тэгэл одоо энд порно сайтуудаар дүүрнэл эмч эмнэлгийн хувцастай нөхдүүдийн л тийм кинонууд байгаа ш. Тэр чинь ингээд мэдээж өөрөө эмч хүмүүс биш л те зүгээр дүрд нь орж л байгаа. Тэгээ хөөрхөн амт энэ хүүхнийг тэгээ эмчийн хувцастайгаа зүгээр л нэг актер тэгж порно морно бол болгоцгоогүй юм биш үү. Тэгээд яг нөгөө эмч хүн байж ээж ийм ёс зүгөө хандлаа л гэж хандаад л байна л та. Тэрнээс биш бол одоо ингээд секс шопод бол цагдаагийн хувцж байна уу, эмчийн хувцж байна уу, гэрийн үйлчлэгчийн хувцж байна уу, барбины хувцж байна уу. Ёс шидэл хувцс байгаа штэ тий. Тэгэнгүүтээ энэ хүнийг өөрөө эмч байж ээж эмчийнхээ хувцастай ийм ёс зүгөө зураг хийгээд OnlyFans тавьснаар нь л буруутгаад байна. Хамгийн гол нь мөнгө олчлоо л гэж үзээд нь штэ ер нь бол. Чаавста. За хүний л амьдрал штэ уг нь хөөрхөн амт. За. Нэг амар хүнээс тусгай онцгоос одоо юм хийсэн юм байгаа биш чаавс. За. Ер нь тэгтээ хөөрхөн амт ингээд хаасаагүй л адилхан л байд юм. Төрийн албан хаагчл бол ер нь тэгэл балбуулахад байнгын л бэлэн байдалтай л байж идэм байл л та тий. Одоо манад нэг хүн халаад тагаа ингээ хагас нүцгэн зураг ажлын байран дээрээсээ тавьчвал бурхан минь өстө. Тэгэн. Халуулна шүү дээ. Манайхан зүгээр химлээд идчихсэн л та. Тийм эмч хүн байж өстө ямар балиар заваа ёсууг энэ ч өстө нэр алтан гартай амжгүй 24 цагийн эрүүл мэндийн эндийн манаа зогсно гэсэн чи яасан маасан гэсэн. Тастаад идчихсэн. Тэгин зүгээр алаа ичсэн шүү дээ. За энэ үрээд 2025 оны 4-р сарын 28-ны даваа гарагийн дөрвөн зөвгийн шугаа нэвтрүүлэг радион 3-р студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Max Clean брэнд за мөн Skytel үйлчлэгийг сонгоод мөрөөдлийн хөлөг онгоцоор аялаарай гэд Skytel хамтран ажиллаа баярлаа. За баярлалаа анчгаа. За баярлалаа. Өргөлүүд эрхэм сонсогчдаа цаг бүрийнхэнд явдаг радио мэдээг хүлээн авч сонссны дараа 22-ын 5 нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын MJS радио 88.3